За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бодлог подкастын маань дараагийн нэг ээлж дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаараар бодлогынхан сэтгэл готрол болон сэтгэл готрлын шалтгаанууд, шинж тэмдгүүд, за мөн шинж тэмдгүүд илэрч байгааг хэрхэн мэдэх вэ те. Тэгээд хэрвээ илрээд ах юм бол ямар арга хэмжээнүүдийг авах шаардлагатай юм бэ гэдэг талаас ярилцахаар бэлдсэн байна. За сэтгэл готрлын тухай сэдвийг сонгож авсан шалтгаан нь бол нэгдүгээр хэд хэдэн хүмүүс бид нарыг сэтгэл готрлоор дугаар хийгээч, бэлдэж хүргээч гэж санал тавьсан. За мөн бидний зүгээс тухайн саналыг дэмжсэн шалтгаан нь бол яг сүүлийн 10-аад жилийн хугацаанд сошиал медиа буюу сошиал платформуд интернетийн хэрэглээ эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор өсвөр насныхны сэтгэл готрол, за мөн зөвхөн өсвөр насныхын шалтгаан бүр бага насны хүүхдүүд болон насан туршийн хүмүүсийн сэтгэл готрол нэмэгдсэн маш олон тоон үзүүлэлтүүдийг бол мэдчихсэн. За тийм учраас энэ талаас нь ярьж дугаар бэлдэх хэрэгтэй байна гэж бодоод сэтгэл готрлын талаар сонгож аваад та бүхэнд ярихад бэлэн болсон байна. За хамгийн эхлээд сэтгэл готрлыг тухай хэд хэдэн статистик тоо баримтууд дуртаад яагаад энэ нь үнэхээр тулгамцсан асуудлуудын нэг болоод байгаа юм бэ гэдгийг илүү үндэслэх үүднээс том баримтууд дуртаад. За Монгол улсын хувьд бол сэтгэл готрлын том баримтуудыг ихээр олж чадаагүй. Яагаад гэвэл мэдээж хийгдсэн судалгааны хувьд бол Монгол улсад л нэлээд дутмаг байгаа. За тийм учраас хэдэн гадаадын судалгаануудыг л авч явахаас өөр замгүй болж байна. За Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгээс гаргасан сүүл хийгсэн нэг судалгаагаар бол жил тутам 15 хүн тутмын нэг нь сэтгэл готролд өртөж байдаг. Сэтгэл готрлын шалтгаануудаас бол сэтгэл готрлын асуудлуудаас бол сэтгэл зүйчтэй очиж уулздаг, тусалцаа дэмжлэг авдаг гэж юм те. Харин нийт хүн амынх нь 16.6% нь амьдралынхаа туршид ерөнхийдөө бол тодорхой нэг үеүдд нь сэтгэл готролд өртөж байсан, сэтгэл готрлын асуудлаас болж сэтгэл зүйчтэй уулзж байсан гэдэг тоон баримт байт юм байна те. Тэгэхээр 100 бараг 20% буюу 5/1 нь сэтгэл готролд өртөж байна. За энэ гэхдээ сэтгэл готрлын бусад сэтгцийн тулгамцсан асуудлууд сэтгэл зүйн эмгэгүүдээс ялгаатай нэг зүйл нь 80-90% орчим нь иргэн эмчлэгддэг буюу буцаад хэвийн түвшиндээ орж чаддаг гэдгээр их давуу талтай нөхцөл байдал байгаа. Гэхдээ 80-90% үр дүнд хүрэхдээ тухайн сэтгэл готрол өртсөн хүмүүс маань дан ганцаараа аль эсвэл гэр бүлийнхаа найз нөхдөйгөө туслаад эмчлэгтэйгээр энэ үр дүнд хүрч байгаа зүйл бол биш. Яг тодорхой шаардлагатай тусалцаа дэмжлэгийг мэргэжлийн хүмүүсээс авсанд бол энэ 80-90 гэдэг үр дүнд хүрэх гэдэг мөн дурдах хэрэгтэй байх тийм. За тэгвэл хоёлаа одоо сэтгэл готрол гэж яг ямар зүйлийг хэлээд байдгийг тэр тодорхойлолтыг тайлбарлах уу? За тийм. За сэтгэл готрол буюу бидний ярьж заншнаар депресс гэж хүмүүс их ярьдаг тийм. За энэ нь бол энэ нэгдүгээр сануулж хэлэхэд энгийн одоо сэтгэлээр унах, гуниг гутрахаас бол ялгаатай. За энэ нь бол мэдээж хэрэг сэтгэл зүйн эмгэг гэдгийг бид нэгдүгээр маш сайн ойлгох хэрэгтэй. За яг тодорхойлох юм бол сэтгэлээр унах, сэтгэл тавгуйтах, уйтгарлах, түгшүүрлэх зэрэг илрэл бүхий сөрөг сэтгэлийн хөдлөл үүсхийг сэтгэл готрол буюу депрешн гэж нэрлэдэг байгаа. За цаашлаад илүү нөгөө шинж тэмдгүүдийг нь шалтгаантай ингээд яриад явахаар илүү ойлгомжтой болох байх. Хоёлаа шинж тэмдгээс нь тэгвэл ярилцаад явъя те. За тэгье. За хамгийн одоо түгээмжлэр тулгардаг асуудал гэх юм бол түрүүн ч гэсэн дурдлаа. Сэтгэл зүйн хувьд бол одоо юм болгон ийм бараан, уйтгартай одоо юу гэдэг чинь нэг л асуудалтай юм шиг ингээл байнгын хүнд манантай ийм бүрхэг байгаа юм шиг мэдрэмжүүд бол сэтгэл готрлын үед илэрч идэг. За ингээд ирэхээр нөгөө амьдралын ердийн зүйлсийг таашаах, сонирхох, тэнцэнээс одоо эргээд мэдрэмжүүдийг авах, баясгалантай байх гэх мэтчлэн амьдралын ердийн хэмнэлийг алдагдуулж хийдгээрээ сэтгэл готрол бас их онцлогтой болж хүрээд байгаа юм. За яг түрүүний ярьсан зүйлтэй холбоотойгоор хүн болвол нөгөө нэг өмнө нь хийдэг байсан зүйлсээсээ хүндгэрч эхэлдэг. Нийгмийн харилцаанаас ч гэсэн хүндгэрч эхэлдэг. Одоо гэртээ илүү их байх сонирхолтой, найз нөхдүүдтэй ер нь бол их уулзах сонирхолгүй, тэр бүтгийг л ажиллаа ч гэсэндээ бүр арай гэж явдаг. За нэлийн хүнд төвшин рүүгээ ороод ирэх юм бол ажиллаа хүртэл ингээл хоригдуулах ч юм уу гэх мэтчлэнгийн илэрлүүд
илэрч болно. Яагаад вэ гэхээр түрүүний хэлсэнчлэн бүх зүйл ингээд утгагүй, уйтгартай, хэцүү санагдаад ихтлэнгүүт одоо нийгмийн харилцааг ч гэсэндээ цаашлаад алдагдаж эхэлдэг байна. За тийм түнчлэн ирч хүч буурах, ядрах, сулдах үзэгдэл бол маш ихээр ажиглагддаг. За ингээл баг юу ч хийгээгүй ээжиж ингээл өдөржингөө орондоо хөвтмээр санагдал орноос ерөөсө босох тийм хүч чадалгүй унтад цэрсэн байж ижил амар их ингээл ядарсан юм шиг босч ирж идэг. Нойр болвол ингээд ихээр аваад байгаа ч гэсэндээ босохдоо маш их ядарсан авч идэг. За яг үүний эсрэгээр гэх юм бол нойр гүдэлт орох магадлал бас өндөр байдаг. Орой унтаж чадахгүй, унтсан ч гэсэндээ богинохон нойроор чанаргүй нойрыг авах гэх мэтчлэн нойр нь бас нөлөөлж идэг байна. За үүний нөгөө тал гэх юм бол бас хоолны дуршилт өөрчлөлт орж болно. Ер нь бол идэх туршлагагүй болох ч юм уу эсрэгээрээ хит их идэх туршилт нөлөөлж болдог байна. За хамгийн ихэнд дурдсан бүх зүйл ямар ч утга учиргүй болох, ямар ч сэтгэлийн хөдөлгөөн мэдрэхгүй байх их шинж тэмдэг нь зүгээр амьдралын нөхцөл байдлаас шалтгаалаад гэхдээ тухайн нөхцөл байдлууд нь сөрөг нөхцөл байдлуудаас шалтгаалаад хүний амьдралд бол маш олон удаа гарч ирэх боломжтой. Жишээ нь зүгээр хайрцаг дотны хүмүүсээ алдах, хайрцаг дотны хүмүүс нь өвчин тусах, аль эсвэл найзуудтайгаа муудалцаад салах, дахиж найзууд биш найзуудааха байлгах, аль эсвэл бүр хайртай хүнээсээ салах ч юм уу, иргэжсэн найз охиноосоо салах, гэр бүлийн гишүүнээсээ салах зэрэг эдгээр үеүүдэд ч гэсэндээ мөн тэр сөрөг сэтгэлийн хөдөлгөөнүүд буюу янз бүрийн гой зүйлүүдээс таашаал авч чадхаа ойлгох, өмнө зүгээр л хийгээл баяр баясгал мэдэрдэг байсан зүйлүүд нь ямар ч утга учиргүй санагдаад би яг юуны төлөө энийг хийгээд байгаа, ямар ч зориггүй санагдах те гэх мэтчлэн зүйлүүд бол тохиолдож байдаг. Энийг нь болохоор яг сэтгэл готрлын үеийн шинж тэмдгүүдээс нь илүү ялгаж ойлгох хэрэгтэй гэж байгаа юм. Яагаад тэгэхээр угаасаа ялгаатай зүйлтэй. Хоёрдугаар сэтгэл готрлын хувьд саяны хэлдэг сэтгэлийн хөдөлгөөнүүдийг мэдрэхгүй болохоос гадна хүслэнгийн мөн цаашаага хэлсэн шинж тэмдгүүд давхар илэрч идэг учраас эдгэрийг бүгдийг нь хамтдан байгаа хэсгийг нэгдүгürt анзаараад за тэгээд дараад нь бол сэтгэл готрол болж магадгүй маа гэдэг дүгнэлтэнд бол хүрч болох юм те. Гэхдээ энэ зүйлүүдийг мэдлээгээд хин нэг сэтгэл готролтой болчихжээ гэдээ онцлоод тэгээ шууд хид хидэн зүйлүүдийг ингээл шаардлага тавиал харангуйтаа чи яг сэтгэл готролд орсон юм шиг байна гэж нэгэндээ бол хэлэх аль эсвэл өөрсдөө мөн бүр яг тэгж тодорхойлох нь бол өрөөсгөл зүйл болоод ирж байгаа. Яа тэгэхээр яг мэрэгжлийн сэтгэл зүйч ярилцж штэ амьдралд нь сүүлд ямар зүйлүүд тохиолдсон, ямар асуудлууд гарч ирсэн, шинэ өөрчлөлтүүд юу болсон. За мөн цаашлаад янз бүрийн эмийн хэрэглээ байгаа мó, янз бүрийн хоолны хомсдол байгаа мó, тэ хангалттай шимтгийлэл авч чадж байгаа мó. За мөн бүр цаашлаад ямар үйлрэлт байгаа нь хүртэл хамаатай болж ирнэ, тэ. Ямар үйлрэл вэ гэдэг нь өвлийн үйлрэлт хүн наранд бага гардаг, нарнаас авдаг витаминуудыг дутуу авдгаас болоод мөн тухайн бит хоёрын саяны дурддаг шинжлүүд илэрч иж болцсошгүй учраас маш олон хүчин зүйлийг хамтдаа авч үзэж нэг сүлд нь сэтгэл готрол гэдэг дүгнэлтэнд хүрэх учраас өөрийгөө болон бусдыг онцлох гэж яарах бол шаардлагагүй зүйл болж байгаа. Өмнөх дугааруудаараа ч гэсэндээ яг хэлжсэн хүмүүс ер нь бол энэ сэтгэл зүйн асуудлуудыг дүүргэж үнэлэх хандлагатай байдаг. Яг энэ бол нөгөө клиник сэтгэл судлал үзээд явж байхад маш их анзаарэгддэг тийм. Ингээл сэтгцийн өвчнүүдийн шинж тэмдгүүдийг яриад өвчнүүдийн талаар ингээл судлаад ах тусам шинж тэмдгүүд нь надад ингээд байгаад байгаа юм шиг санагдаад байдаг. Энэ бас айгүйх анзаарэгддэг учраас өөрийгөө дүүргэж үнэлэх хандлага бас байхыг үгүйсэхгүй тийм. За тэгээд депрессын буюу сэтгэл готрлын шалтгаанууд дээр нэмээд хүчин зүйлсүүдийг нь ерөнхийд нь хуваах юм бол за нэгдүгürt химийн буюу тархиндах эерэг гормонуудын нейротрансмиттерүүдийн хэвийн байдал алдагдсанаас болж депрессоос үүсэх боломжтой. За энэ бол ерөнхийдөө сүүлийн 10 болон түүнээс 10-аас 20 жилийн өмнөхөөс тэ буюу 2000 оноос өмнө гэсэн үг. Ер нь депрессийг оншилдог байсан хамгийн гол шалтгаан нь за мөн депрессийг эмчлэхэд авдаг байсан арга хэмжээнүүдийн үндэслэл нь ерөөсөө цор ганц энэ байсан байгаа даа. Ерөөсөө таны тархины химийн баланс алдагдчихжээ. Буюу тархинд чинь хангалттай гормонууд ялгарч чадахгүй байна гэдээ ерөөсөө гормоны бэлтгэлүүдийг дандаа өгдөг те. Гормоны бэлтгэлүүд буюу антидепрессантууд
депрессэс гаргагч тэр эмүүдийг өгдөг. За энэ дээр бол Xanax гэх мэтчлэн маш олон эмүүд байгаа. Энийг яг Монголд бол төдийлөн эмчнэр хүмүүс хүчнүүдэд санал болгодог хэсгийг нь бол нарийн мэдэхгүй байна. Гэхдээ эсвэл доторлын шалтгаанаас болоод сэтгэл зүйчдэр очиж исэн хүмүүсийн хувьд бол магадгүй энэ эмийг эмчилгээний хажуугаар давхар хэрэгжилж исэн байж магадгүй. За харин энэ арга барил маань ерөнхийдөө бол 2000 он гараад шинжилгээ ухаан, сэтгэл зүйн шинжилгээ ухаан, ялангуяа сэтгэл хөдлөлийн судалгаанууд нарийн хөгжиж эхэлснээс хойшоо энэ зөвхөн тархины химийн баланс алдагдсан зүйл биш юм байна. Энэ нь төрөлхийн болон төрөлхийн буюу одоо энэ химийн балансуудтай мөн гадаад хүчин зүйлүүд, за мөн бүр генетикийн хүчин зүйлүүд орж ирэх юм байна. Яагаад генетикийн хүчин зүйлүүд орж ирж байна вэ гэхээр удамд нь депресстэй хүн байсан, сэтгэл готролд өртөжсэн хүн байх юм бол тухайн хүүхэд өөрөө 40% магадaltaйгаар эсвэл готролд өртөх эрсдэлтэй байдаг юм байна л да. Тэгэхээр генетик бас ороод ирж байгаа тийм. Тэгэхээр энэ генетикийн хүчин зүйл нь ингээ зүгээр байж байгаа л 100%-аас 40% гэл ерөөсөө амьдралынхаа турш зүгээр явж ирсэн шууд гинт стресс депресс өртчих юм уу гэвэл үгүй. Генетикийн хүчин зүйл хүний бие дотор агуулгадж байгаа ч гэсэндэ түүн дээр нэмэгдээд гадны хүчин зүйлүүд буюу нийгэм өдөөгч хүчин зүйлүүд нөлөөлж ш тухайн ген дотор хадгалагдж байгаа мэдээллийг сэдрээгээд за ингээд сэтгэл готрол үүснэ гэсэн үг тийм. За тэгэхээр зөвхөн энэ генетикийнх зөвхөн энэ химийн баланс алдагдсных гэж хуваахгүйгээр хэд хэдэн хүчин зүйлүүд нийлээд бол үүсгэнэ. За 3 дугаар хүчин зүйл нь юу ороод ирж байна вэ? Хүний өөрийн бие хүний онцлог хүртэл орж ирж байгаа тийм. Бие хүний хэв шинж орж ирж байгаа. Extrovert хүн юм уу буюу гадагшаа чиглэсэн хандлагатай хүн юм уу? Introvert хүн юм уу? Буюу дотгошоогоо чиглэсэн илүү өөртөө тулж ажиллаж бодолтой байдаг хүн юм уу те. За үүн дээр нэмэгдээд зөвхөн энэ хоёр хүчин зүйлээс гадна маш олон бие хүний хэв шинжийн хуваагдлууд, бие хүний онцлогуудыг олон сэтгэл судлаач нар тайлбарладаг. За энэ талаараа хоёулаа бас мөн дараагийн нэг дугаар дээр бие хүний хэв шинж гэдэг нэг дугаарыг оруулж өгч яриул илүү оновчтой болж өгөх баг. За тэгээд нийтдээ болохоор ийм дөрвөн ерөнхий хүчин зүйлүүд байна те. Эдгээрийн хослол. За энэ дөрвөн хүчин зүйлээ дахиад хэлэх юм бол тархины химийн баланс алдагдах, генетикийн хүчин зүйлүүд болон бие хүний хэв шинж тэгээд дөрөвдүгээрт хүрээлэн буу орчин гэдэг ийм дөрвөн зүйлс нийлж ирж одоо нэг сэтгэл готрол зүйлийг үүсгэх юм байна л да тий. Уншаад явж байсан сонирхолтой зүйлүүд бас гарч ирлээ. Би бас өмнө нь анзаарж байгаагүй мдээгүй үлдээсэн зүйлүүд айгүй их судлах явцтай олж мэдлээ. Тэгээ одоо жишээлх юм бол сэтгэлгээний загвар хүртэл сэтгэл готрол нөлөөлөх одоо магадaltaй байдаг ч юм уу. Гэл гих мэтчлэнгээр ер нь айгүй олон сонирхолтой юмнууд байна л да. Хоёулаа эдгээр шалтгаануудыг ер нь задлаад шалтгаанууд нь мэдээж хэрэг нөгөө нэг шууд энээс болтгоо гэж хүнд шууд оноохон хэцүү байдаг штэ тий. Жишээлх юм бол шууд чиний серотонины хэмжээ бага байгаа болохоор чи сэтгэл готролд орчжээ гэж одоо л орчин үед яриха болсон. За одоо нөгөө тухайн хүн болгоны онцлог нь өөр байгаа учраас тухайн хүний сэтгэл готролыг үүсгэж байгаа шалтгаан нь бас өөр байх магадaltaй учраас хоёулаа шалтгаануудаа илүү дэлгэрүүлээд авч үзэхөө. Тэгээ. За одоо саяны хэлээд байгаа яг дөрвөн тэгээ ерөнхий англи дотроо юу гэж илүү наривчлж орж ийн вэ гэдэг дээр. За нэгдүгээрт бол за энийг ярихаас өмнө зүгээр нэг номыг ишлээд ишилчий. За энэ нь болохоор Johann Hari гэдэг зохиолчийн сэтгүүлчийн хийсэн бичсэн алдагдсан холбоо буюу Lost Connections гэдэг ном байгаа. Англи дээр Lost Connections гэх нэртэй тийм. За энэ ном болохоор яг хамгийн сүүлийн үеийн сэтгэл готролтой холбоотой судалгаануудыг дурдсан, за судалгаа хийсэн судлаач нартай очиж уулзсан тэр нэг сэтгүүлч хүний ингээд бичсэн ном байгаа. Өөрөө тэр Johann Hari гэдэг залуу бол өөрөө сэтгэл готролтой багасаа хойш байсан. За тэгээд түүнийхээ шалтгааныг хайгаад яагаад би яг сэтгэл готролтой болсон юм бэ гэхээр хайгаад явсан тэр эрэл хайгуулын тухай ном байгаа. За энэ номон дээр бол нийтдээ 9 сэтгэл готрлын шалтгааныг дурддаг. Энэ 9 сэтгэл готрлын шалтгааныг нь өөр их сурвалжуудаас мөн хайгаад үзэх юм бол мөн л байдаг, давхарддаг шалтгаанууд байсан. За тэгэхээр мөн зүгээр ингээд энэ тэндээс юм түүж уншихаас илүүтэйгээр зүгээр нэг юм уншаад ерөнхий мэдээлэлтэй болъё гэх юм бол тэр номыг уншаад үзээрэй гэж хэлэх байна. За тэгэхээр тухайн 9 шалтгаан болон өөр бусад их сурвалжууд дээр дурддаг шалтгаанууд нь юу байна вэ гэхээр нэгдүгээрт хүүхэд насны таагүй дурсамжууд буюу сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөд хадгалагдсан үлдсэн байх юм бол энэ ирээдүйн сэтгэл готрлын шалтгаан болох боломжтой байх нэ. За энэ сөрөг сэтгэлийн хөдөлгөөн гэдэг маань дийлэнхтэй юу байдаг вэ гэхээр хүч хэрэгэлсэн аль эсвэл бүр нөгөө үл хайхрах хүчирхийлэлд хүрсэн гэх мэтчлийн
нэлээд хүнд түвшний зүйлүүд те англи нэршил нь болохоор энийг abuse гэж нэрлэдэг байгаа юм л да. Тухайн хүүхдийг стресс хааны болон бие махбодын үед хүчирхийлсэн тэр дурсамж байх нь. За хоёрдугаар болохоор янз бүрийн эмийн хэрэглээ байгаа бол бас сэтгэл готролд өртөх магадлал байгаад байна. За энд нь болохоор янз бүрийн антибиотикууд байна. За мөн одоо дийлэнх антибиотикууд юм да. Тухайн нөгөө антибиотик нь яг юуг хамгаалахаас зориулагдсан бэ гэдгээс ялгараад ингээд олон төрөл болчихж байгаа. Энэ ер нь бол нийтдээ олон төрлийн антибиотик хэрэгжилж байгаа үед бол mood swings буюу бид хоёрын хэлцээний нөгөө шинж тэмдэг дээр дурдсан тэр сөрөг сэтгэлийн хөдөлгөөнүүд мөн илэрч явах боломжтой байх нь. За гэхдээ энэ эмийн хэрэглээ нь удаан хугацаанд үргэлжлээд байх тусмаа яг сэтгэл готролд хүргэх тэр нэг шалтгаан болох боломжтой байдаг байх нь л тийм. За 3 дугаарт болохоор харилцааны асуудлууд буюу эргэн тойрон гэр бүлийнхаа гишүүдтэй ерөнхийдөө бол аль эсвэл найз нөхдөдтэйгөө урт хугацааны туршид хүндхэн хэмжээний харилцааны асуудалд орж байгаа, байнгын сөрөглөж маргалддаг, нэг магадгүй хараадаг те яг өөрийн үнэлэмж болон сэтгэл зүйн эрэг байдалд нь хүндрэл учруулах үз тэр сөрөг хандлагаар харилцдаг байх юм бол энэ нь урт удаандаа үргэлжлээд байх юм бол сэтгэл готрол болох боломжтой байх нь. За тэгээд өмнө хэлжсэн энэ бүгд дээр давах цайд хин нэгэн гэр бүлийнхаа хайртай хүнээ алдах, харилцаагүй болох, амьдралдаа ингээд салаад явах гэх мэтчлэн зүйлүүд бол нөлөөлөгч зүйлүүдээр орж ирж байна. Тэгээд генетикийн хувьд бол мэдээж ганцхан шалтгаан байгаа. Генетик гэдэг эцэгээс удамшиж авсан тэр генетикийн мэдээллүүд маань нөлөөлж байна. За мөн энэ дээр одоо өвчин орж ирж байгаа юм. Өвчин болон депресс хоёр хоорондоо яаж холбогддөг юм бэ гэд. За зарим ч байх. Ерөнхийдөө бол удаан хугацаагаар өвчин тусцсан хүмүүсийн зан ааш нэлээд сөрөг болдог шүү дээ, тийм. За эргэн тойрных нь асран хамгаалж байгаа хүмүүстэй уур уцаараа гаргах бухимддаг. Тэгэнгүүт эргэн тойрных нь асран хамгаалж байгаа хүмүүс нь яагаад уурлаад байгаа юм те? Би чамайг өвдсөн багт чи асрах гад энд байгаа болохоос чиний урагч хүрэх гэж энд юусоо байгаагүй те чи яагаад энийг ойлгохгүй байгаа гэж хүлээж авах нь айгу түгээмэл байдаг. За тэгээд нөгөө нэг өвчтөй байгаа хүн бол асран хамгаалагч хооронд ингээд зөрчилтөө маргалдаан үсээд улам илүү асуудлуудыг гаргаад идэг те. За энэ тэгэхээр тухайн өвчтөй байгаа хүн маань за энэ өвчтөй байгаа гэдэг маань илүүтэй нөгөө chronic disease буюу ингээд урт удаан хугацааны турш үргэлжилсэн биеийн өвчнийг хэлж байгаа. Магадгүй 3 сараас дээш хугацаанд үргэлжилж байгаа тийм. За энэ урт удаан хугацаанд үргэлжилж байгаа өвчин нь өөрөө somatization буюу одоо сэтгэл зүйн гаралтай биеийн өвчин болон биеийн өвчнөөс гаралтай депрессийн буюу эсвэл хөтөрлийн шинж тэмдгүүдийг гаргаж ирэх боломжтой ийм харилцан уялдаатай байдаг зүйл юм байна л да. Энийг нь болохоор bidirectional буюу аль алинд нөлөөлдөг, аль алиныхаа шалтгаан нь болж идэг. Аль нэг нь төрүүлээд бол нөгөөхөө өдөөгөөд нөгөөх нь өдөгдөнгүүт буцаад давхар нөгөөтгийгөө доош нь татчихдаг ийм харилцаатай зүйл байгаад байгаа хгүй тийм. Тэнгүүд нөгөө нэг стресстэй, эсвэл готролд өртсөн байгаа тэр бие өвчнөөс болоод эсвэл готролд өртсөн байгаа хүн маань бас өөрийгөө яг таньж мэдгээд үнэхээр хэцүү зүйл болчихж байгаа байхгүй тийм. Би яагаад зүгээр ингээд өвдсөн байж эргэн тойрондоо байгаа хүмүүстэй ингээд муухай аашлаад, лайвуулаад, гайвуулаад байгаа юм болоо гэдэг өөрийгөө дахиад дотроосоо идээд зэмлээд эхэлдэг тийм. Тэгэхээр энэ бол chronic disease буюу урт удаан үргэлжилж байгаа өвчтөй хүмүүсийн хувьд бол түгээмэл тохиолддог зүйл байх нь гэдэг нэгдүгээрт бас ойлгож аваад тийм. Тэгэхээр хин нэгэн магадгүй найз нөхдөд гэр бүлийн гишүүн ийм өвчтөй хаан бол ийм сэтгэл хөдлөлийн шинжлүүд гарч ирэх юм бол энэ нь өвчнөөсөө болж байгаа юм байна шүү. Энэ хүн өөрөө ингэж нэг муухай аашлаа гэж аашлаад байгаа зүйл бас биш юм байна гэд харах юм бол илүү зөв зүйл болоод байгаа юм тийм. За тэгээд ерөнхийдөө болвол шалтгаанууд нь болов. Сэтгэл готролтой хүмүүсийн эргэн тойронд байгаа хүмүүс нь ялангуяа гэр бүлийн гишүүд нь одоо нөгөө байнгын хамт байдаг учраас өөрсдөө сэтгэл готролт бас өртөх өндөр эрсдэлтэй байдаг. Ялангуяа түрүүний зүчин хэлсэн шалтгаан дээр бага насны тэр нөгөө хүчирхийлэл за бага насны таагүй дурсамжуудыг авч үзэж байгаа энэ үед бол нөгөө ээж аавынх нь одоо хүмүүжүүлж байгаа арга барил ч юм уу ээж аав нь өөрөө эргээд сэтгэл готролтой байх нь эсвэргээрээ нөгөө хүмүүжлийн арга барилаараа ч юм уу нөгөө хүүхдээ эргээд нас биеинд хүрсэн сэтгэл готролтой болдог ч юм уу эсвэл одоо бага наснаас эхлээл сэтгэл готролын шинж тэмдгүүдийг илрүүлээд явуулахад нь нөлөөлөх багс эрсдэлтэй байдаг. Тийм учраас ер нь л олвол сэтгцийн энэ асуудлууд ихэвчлэн ялангуяа сэтгэл готрол болон энэ хүчирхийллийн асуудлуудыг ярьж байгаа бол ихэвчлэн удамших хандлагатай байдаг. За
аав ээж нь одоо хүүхдээ тийм бараг байдлаар хүмүүжүүлж ийсэн, аав ээж нь сэтгцийн юм асуудалтай байсан бол хүүхэд нь ч гэсэндээ тэрийг одоо ухамсруугаар одоо өвлж аваад дарах тийм хандлагатай байдаг. Тэр үеэс үед ааваас нь хүүхэдт нь, хүүхдээс нь хүүхдийнх нь хүүхэдт нь гэж ер нь явах хандлагатай байдаг учраас яг одоо л яг өөр дээрээ хэрвээ танд энэ шинж тэмдгүүд илэрж байгаа бол өөр дээрээ ингээд анхаарад одоо мэрэгжлийн хүмүүст нь хандаад засах арга хэмжээг нь авахгүй бол цаашлах тусмаа л улам хүндрээд одоо ингэж өв залхамжлагдах хүртэл эрсдэлтэй байдаг байгаа. Яг тий. За түрүү нөгөө нэг хэд хэдэн хүчин зүйлсүүдийг харж хоорондын холбоосоос энэ сэтгэл хөдлөлийн маа гэдэг дүгнэлтэнд хүрэх боломжтой гэдэг дээр би нөгөө улирлын чанартай зүйлийг ярьсан шүү дээ тий. Тэрэн дээр болохоор энэ улирлын чанартай зүйл нь ингээ нэг сонин байж боломгүй зүйл юм шиг санагдчих магадгүй. Тэгэхээр өнгөт энэ болохоор SAD буюу Seasonal Affective Disorder гэж байгаа. Энэ улирлаас хамааралтай юм эмгэгийг хэлдэг нэршилтэй. За энэ нь болохоор ерөнхийдөө бол сэтгэл хөдлөлийн нэг төрөл болоод явж идэг байгаа. За тэгэхээр дийлэнхтэй болохоор хавар болон өвөл тэгээд өвлөөс өвлөөс хавар болж байгаа тэр шилжилтийн хооронд бол дийлэнхтэй явагддаг юм байна л да. Энэ үед болохоор яг цаагаар хүйтнээс дулаарж байгаа. За мөн өдрийн гэрлийн тэр нөгөө нэг өөрчлөлтүүд те хэмтчлийн энэ цагуурын хувьд олон өөрчлөлтүүд явагддаг. За энэ нь болохоор хүний сэтгэл зүйд нөлөөлөөд депрессийн шинж тэмдгүүдийг хүн илрүүлж гаргаж ирэх боломжтой болдог байх нь л тэ. За тэгэхээр яг ямар сэтгэл хөдлөлийн шинж тэмдгүүдийг илрүүлэх боломжтой вэ гэхээр саяны хүслэнгийн дурддаг бүх ил шинж тэмдгүүдийг гаргаж ирэх боломжтой. Тэгэхээр яг энэ major depressive disorder буюу яг нөгөө нэг клиник сэтгэл хөдлөл буюу сэтгцийн эмгэг бүхий сэтгэл хөдлөл байна уу? Аль эсвэл өөр шалтгаантай те зүйл байна уу гэдгийг нэгдүгээр таньж мэдэх бас шаардлагатай болоод байгаа юм. За тэгвэл одоо хоёулаа сэтгэл хөдлөлийн шалтгаануудыг дурдлаа, шинж тэмдгүүдийг дурдлаа. Чамд шинж тэмдгүүд дээр нь илүү дэлгэрүүлж шалтгаан дээр нэмэх зүйлээ шүү. За. За түрүү яг дурдсан нөгөө сэтгэлгээний хэм маяг болон сэтгэл готрол хоорондын холбоог судлаач нар судалж үзсэн чинь аюу сонирхолтой үр дүн гаргаж ирсэн байна л да. За жишээлх юм бол одоо хүмүүсийн дунд бол их байдаг хандлагууд байгаа байхгүй юу? За жишээлх юм бол тааламжгүй туршлагыг үгүйсгэх буюу одоо ингээд өөрт тохиолдсон эвгүй зүйлсүүдийг хүмүүс ингээд ер нь мартах гэж хичээх, үгүйсгэх, ерөөсө болоогүй юм шигээр бусдад ойлгуулах гэдэг ч юм уу ингээд үгүйсгэх хандлагатай байдаг. За дараагийнх нь гэх юм бол ерөөсөө одоо ингээд дөнгөж нэг удаагийн ялагдал болонгууд за одоо ингээд ер нь бүх юм дуусчлаа да гэдэг ч юм уу. Одоо нэг удаа бизнесэнд дампуурлаа гэж бодоход за одоо ингээд миний амьдрал дууслаа гэж үзэх хандлага. За 3 дахь нь гэх юм бол хязгаарлагдмал нотлохоноос хит ерөнхий ойлголт гаргах. Энэ бас нөгөө хүмүүсийн дунд нэлээд түгээмэл байдаг танин мэдгүй алдаа штэ тий. Одоо жишээлх юм бол айгу сөрөг жишээ инээдтэй жишээ авчив. За нөхөр нь ингээ өөр эмэгтэйтэй явж байгааг нэг эмэгтэй харчлаа гэж бодъё л та. За тэгэнгүүт за миний нөхөр надад хайр нэг л одоо юу байгаад хязгаарлагдмал нотлохоо байгаад нэг л нотлохоо. Тэгсэн чинь эхнэр болохоор дотроо юу гэж бодох вэ гэхээр миний нөхөр ер нь ингээд өөр эмэгтэйтэй явж гин надад ингээ хайргүй болцсон юм шиг байна. Би ийм арчаагүй би ийм одоо өмнөхөөсөө таргалцсан одоо эсвэл ингээл ийм шалтгаантай учраас надад ингээл хайргүй болцсон юм байна. Одоо ингээл намайг надад салаад явах юм байна. Тэнгүүт нь би эргээл одоо миний амьдралын асуудлууд хэлэх юм байна гэдэг ч юм уу ингээд өөрөө их асуудлаас маш ингээд ерөнхий дүгнэлт гаргаад энэ дүгнэлт нь өөрөө эргээд нөгөө нотлохоо хангалтгүй учраас өөрийг нь юм танин мэдхүнд хөөргөлд оруулж идэг. Гих мэтчлэнгээр иймэрхүү алдаатай сэтгэлгээний загварууд нь буюу хит ийм нөгөө гутран гүйцэлээр амьдрал хандах нь эргээд сэтгэл гутралыг нөхцөлдүүлж өгч идэг гинэ. За энэ нь эргээд яг түрүүний хэлсэнчлэн энэ сэтгэлгээний загвар нь физиологик ч гэсэндээ өөрчилж өгч идэг. За хүний тарих ингээл сөрөг зүйлсүүдийг бодоол одоо түрүүний хэлсэнчлэн сэтгэлгээний алдаануудыг гаргаад ирэнгүүт стрессийн давар кортизол бол маш их хэмжээгээр ингээд ялгарч эхэлж идэг. Тарих бол цаанаас нь энийг удирдаад. За энэ үед юу болдог вэ гэхээр хүний бие махбод цаанаас нь энэ өвдөлтийг буюу одоо тэр стрессийн даврыг мэдрээд эхлэнгүүтээ түүнийг зохицуулахын тулд өрөвсөл өвдөлтийг одоо дарангуулдаг тэр нөгөө бодисуудыг цуснд ингэж ялгаруулж эхэлж идэг. Эдгээр нь эргээд хүний сэтгэл гутралын нөгөө шинж тэмдэг гэж нэрлэгдээд байгаа ядрах хариу үйлдэл нь удаан байх, танин мэдгүй итгэхгүй болох, за хоолны дууршил, буурах гэх мэтчил нөгөө физиологийн шинж тэмдгүүдийг илрүүлж эхэлж идэг. Ингэнгүүт эргээд нөгөө нэг сэтгэлгээний алдаатай хэр загвар нь сэтгэл гутралыг нөхцөлдүүлж идэг.
байх магадaltaйг судалгаануудын үр дүн гаргасан байна. За дараагийнх нь гэх юм бол бас бидний дунд маш түгээмэл байдаг шалтгаан байна. За энэ бол бүр ингээд над дээр өөр дээр маань бас яг гарч ирдэг жишээ байхгүй юу? Одоо хит юмыг ингээд төвс төгөлдөр байлгах гэдэг. Ямарваа нэгэн ажлыг хийлээ зорилго тавиал гүйцэлгэлээ гэж бодоход хүссэн үр дүндээ хүрсэн ч гэсэндээ тэр нь хизээч ч ерөөсөө сэтгэл хандаггүй. Тэрнээсээ ингэж нөгөө таашаал мэдрэмжийг амжилтын тэр сэтгэл багтлыг ерөөсөө мэдэрч чаддаггүй. Ганцхан одоо нөгөө алдаатай зүйлүүд дээрээ л ингэж төвлөрөх гээд байдаг. За би ингэж явж байгаад тэрэн дээр нь л яг алдчих шиг боллоо доо. Дараагийн удаа ингэндэ гэдэг ч юм уу. Яг нөгөө нэг амжилттай сайн сайхан зүйл дээрээ биш өөрийгөө хийсэн юм болгоноос ингээл хайгаал би ер нь энийг ингэж хийх үеэл арай зүгээр байсан юм байна гэдэг ч юм уу. Өөрийгөө маш их ингэж шүүмжлэх нь эсрэгээрээ хүний сэтгэл готролд оруулах хандлагыг бий болгодог гинэ. Энэ бас надад бүр ингэж өөрөө уншиж явах явцдаа вау нэрээ тийштэй тийм юм байна штэ гэж аяух бодлоо. Яагаад вэ гэхээр яг нөгөө нэг миний яг нэг тийм зан эргээд намайг амар ингэж одоо гутранг болоход гутралд оруулаад асуудлуудыг маань үүсгээд байсан байна гэдгийг тэгэхээр сүүлд нь бас өөрөө мэдлээ. За тэгээд иймэрхүү нөгөө нэг төгс төгөлдөр үзэлтнүүд болвол ихэвчлэн одоо өөрийнх нь талаар ингэж нөгөө нэг бусад хүмүүс сөрөг үнэлгээ өгөх үдээ эсвэл бүтлгүүтчих үдээ гэдэг дээр л ерөнхийдөө ингээд ухамсаргүй фокус нь ингээд байнга төвлөрөөд явж идэг гинэ. Тийм ч утгаараа ер нь л одоо амьдралын бүх үйл явдлуудын нөгөө санаа зовж байгаа зүйл нь тэр учраас сөрөг зүйлүүд дээр нь ингээд фокуслоод идэг. Тэгээ тийм учраас сэтгэл готролд хүргэх бас нэг үндэслэн болдог. Тэгэд бас л бодууштай зүйл гарч ирж байна. Манай моор мяавлаад хажуугаар сайн гоон орж ирж хавчлаараа сонсогддог. За бас сэтгэл готрлын талаар л мяавсан бах та. Харин тийм аавны гэлэх шүү. За хүслэнд яг энэ сэтгэл готролтой холбоотой туршлага байгаа юу? Өөрөө айл эсвэл магадгүй 90 оны хүмүүс сэтгэл готролд өртөж исэн үед чамд юу анзаарчихсан бэ? Хэрвээ тийм туршлага байвал За яг надад өөрч тохиолдож исэн. Гэхдээ одоо яг тэр нөгөө нэг клиник сэтгэл готрол бол биш. Хөнгөн хэлбэр ингэж хэлэхэр юм уу? За яг 3 дугаар курстэйсэн баха. Бүр яг л нөгөө нэг шинж тэмдгүүд олвол илэрч исэн. Над дээр илэрсэн шинж тэмдгүүд нь хэм бол би бүр амар их унтдаг болсон. Ингээл бараг хоногийн 24 цагийн хичээлдээ явчаал өөр ерөөсөө юу ч хийдэггүй. 10 хэдэн цагч унтаад байгаа. Тэгэл өглөөс хэрэг болгондоо би ингээд амар хүнд ядарсан, үргэлжлүүлэл унтмаар санагдал хичээлээ ингээл яаж явах вэ гэл бүр нэг тийм амар хүнд хэцүү болцсон. Тэгэл би ч уг нь бол аюу нийгмийн идэвхтэй клубт явдаг, янз бүрийн тэмцээнийг ерөөсөө алгасдаггүй гэл нэг тийм амар нийгмийн идэвхтэй хүн байж байгаа л яг тийм нөхцөл байдалд орчхоор нэрэл бүх юм ингээд утгагүй санагдал ерөөсөө ямар ч нийгмийн харилцаанд ормооргүй санагдал, найзуудтайгаа ч уулзмааргүй санагдал энэ тэнд ийш тийшээ явыг гингөт нь ерөөсөө ингээл утсайхаа дуудлагыг таг хааж байгаа л таг гэртээ байжсэн тийм үе байгаа. Тэгээд яг тэр нь хавраас эхэлж үргэлжлээд тэгээд тэгэл ихтэй мэдээч хэрэг би өөрөө нөгөө сэтгэл судлалаар сурж байгаа учраас надад ер нь иймэрхүү шинж тэмдэг илрээд байна да гэдэг би өөрөө ингээд мэдсэн. За тэгэл ер нь яаж болохоор байна гэж аль болох л өөрийгөө кэрлэх гэж айгуу хичээсэн. Тэгэл гэхдээ мэдээч хэрэг давж гарахад айгуу хэцүү байсан. Хүнд байсан. Тэр бол тийм амар зүйл биш. Тийм учраас энэ сэдвээр бас ярихаас өмнө нэлээд болгоомжлолтой айжлаа. Яагаад вэ гэхээр яг өөрт нь энэ мэдрэмжүүд төрсэн сэтгэл готрлын үед ингээд энэ мэдрэмжүүдийг туулаад явж байгаа хүмүүст бол иймэрхүү ярианууд бүр үнэхээр амар хүнд тусдаг. Тэгээд тийм учраас бас нэлээд болгоомжилж ярьсан. Тэгээд 100 хүртэл бүр ингээ амар хүнд байсан. Тэгээд хичээл амраал би 100-ны хэдэн сар ч юм бэ сар гараа ерөөсө гэрээсээ гараагүй бүр ингээ таг гэрт байгаад тэгээд Аз олж тэр жилдээ бид нэр дадлагаар явсан ангиараа тэрийн дадлагаар гарсан байж тээ тийм хүчээр гарсан. За тэгээ энэчээ нөгөө нэг надад тохиолдож исэн мэдрэгцэн хамгийн том зүйл нь гэх юм бол гэрээс гарахад нийгмийн харилцаанд нийгмийн орчинд ороход бүр ингээд амар хэцүү байдаг.
ялангуяа ингээл анги дээр очиод сургууль дээр очиод юм олон хүнтэй газар очиод сунгууд эргэн тойронд бүр ингээл шаагилдаал ингээд жижигхэн чимээг хүртэл амар ингэж өсгөж сонсоол жижигхэн үйл явдлыг хүртэл ингээл амар тэршээж хүлээж аваад тэр бол бүр нэрнгээсээ байд юм байлаа ингээл кинонууд дээр бол үрсэлсэн байдаг штэ тий хүмүүс ярингууд тэрийг ингэж амар чанга болгож сонсоол би бол яг тийжсэн тэгэхээр тэр үе бол амар хэцүү байсан. Гэхдээ эргээд миний амьдралд айгүй том нөлөөсөн зүйл нь тэр дадлагт явсан бол бүр амар чухал нөлөөг үзсэн. Тэгэл эргээл нөгөө нийгмийн харилцаанууд сэргээл хүмүүстэй ерөөсөө сэтгэлээ ингэж уудалж ярихаа айгүй ховор бараг л ер нь бол тэр сэтгэл хөдлөлийн шин сэмгүүд илэрж байгаа үед бол хинтээч юу ч яриаггүй байсан. Яг энэ асуудлуудынхаа дахаа тэгэл яг дадлагын үеэр манай ангийнхан одоо 30 эдийн сэтгэл зүйч болох гэж байгаа хүмүүстэй явж байгаагийн хэрэгэвлээ ингээл ярилцаал орой болгон шахуу бидэд ярьж суудаг би биенийхээ асуудал жаргал завлан хуваалцдаг тэгэл дээрэс нь байгаль гэдэг бол өөрөө маш том ангаагч хүч байдаг юм байна энэ агаар салхинаар тэгэл тэр үйл явдлаас хойш ингээд эргэлт ирээд тэгээд ер нь бол баг багаар асуудлуудын зангилааг нь хайгаад цөөр шалтгаанаа олсны үр дүнд сэтгэл готрол маань бол хэмээн болсон байгаа. Гэтэ минийх бол нөгөө хүнд сэтгэл готрол бол ерөөсөө биш байсан. Хөнгөн илтгэх учраас ингээд өөртөө ажиллаад асуудлынхаа шалтгааныг олчих юм бол шийдвэрлэх боломжтой байсан байгаа шүү. Миний хувьд бол тийм байна. Сая үсгийн ярианаас 3 зүгээр дэлгэрүүлж дурдах зүйлийнх нь бол нэгдүгээрт хүчээр нийгмийн харилцаанд орсон гэж байгаа тийм. За тэгэхээр яг энэ нийгмийн харилцаанд ормооргүй бусдаас хол ингээ ганцаараа баймаар санагдж байгаа үед сэтгэл готрлын үед авах арга хэмжээ нь хүчээрч хамаагүй өөрийгөө хүчлээд нийгмийн харилцаанд орох тий. Тэгэхгүй бол ганцаараа байгаад лах юм бол нөгөө нэг сөрөг сэтгэлийн хөдөлгөөнүүдтэй сөрөг бодлуудтай дарагцаар байгаа сэтгэл готрол маань хөнгөн явж ягаад сүүл рүү хүндрэх эрсдэлтэй байдаг тий. За хоёрдугаар болохоор байгаль өөрөө айгүй ангаагч юм байна гэдэг санаа тий. Энэ болохоор яг үнэхээр тийм байгальд гараад тэр нөгөө байгалийн гэрэлд орчинд намуухан дуу чимээнд тэгээд илүү өргөн уудам тал газрыг хараад тэ илүү олон өнгийг нэг доор хүртээд яг энэ нь болохоор сэтгэл зүйн эрэг мэдрэмжүүдийг үнэхээр өгдөг гэдэг нь бол олон судалгаагаар батлагдсан. Хоёрдугаар болохоор заавал энэ мэдрэмжийг авахын тулд байгальд гарах шаардлагагүй байна гэдэг хамгийн сүүлд хийгдсэн нэг судалгаа байхгүй сонирхолтой. Тэр нь болохоор VR технологи буюу нөгөө нэг ингээд нүдэндээ юм зүгээд бодит орчинд байгаа юм шиг технологиор байгаллыг харж болно те үзэж болно. Аль эсвэл зүгээр шүү дэлгэц буюу компьютер гар утас зурагтын дэлгэцээр байгаль орчны тухай докюментари баримтат кинонуудыг үзэх, байгалийн зураг харах, бичлэгүүд үзэх зэрэг нь яг ингээд өөрөө биеэрээ байгальд гарч байгаатай ялгагдахгүй хэмжээний тэр сөрөг эрэг сэтгэлийн хөдөлгөөнүүдийг мэдрэмжүүдийг өгдөм байна гэдэг судалгаа гарсан байгаа байхгүй тийм. Гуравдугаарт болохоор сэтгэл зүйч нартай ярилцсан гэж хүслийг хэлсэн шүү дээ тийм. Яг сэтгэл готрлын үед авдаг хамгийн гол арга хэрэгслүүдийн хамгийн гол арга замуудын эсвэл талаас гарах арга замуудын нэг нь зүйчтэй ярилцах буюу психотерапи гэж хэлдэг энэ ярилцлагын эмчилгээнүүдийг бол авдаг. Тийм учраас яг энэ сэний өслөнгийн ярьдаг шинүүд дээрээс гол 3 санаа тийм байна. Миний хувьд болохоор би яг сэтгэл готролд өөрийгөө өртөжсэн гэж үзэхгүй байна. Тэгээд бас эргэн тойронд маань тийм хүмүүс цөөн тохиолдож исэн гэж санагдаж байна. Гэхдээ би сая нөгөө нэг үлрэрлэл нэг байнгын авчраал чирж оруулж ирээд байсан шалтгаан нь бол би яг өвөл болонгууд сэтгэл готрлын шинжилгээг надад илэрдэг байхгүй. За өвөл болоод цагаагаар хит хүйтэн болоод ер нь 9 эхлэх дөхөөд ирэхээр за тэгээд энэ үед болохоор угаасаа би гэрээсээ цөөн гардаг болчтой гадаа хитрхи хүйтэн миний арьс айгуу нэмэхгүй учраас амар хурдан даарч хашилдаг. Тэнгүүд ерөөсөө ингээд гэртээ байх шалтгаантай болчихсон. Тэнгүүд гэрт байгаад байнгут нөгөө нэг нар үцэхгүй, салхи үцэхгүй ерөөсөө ингээд өгөрсөж байгаа юм л та гэртээ. Тэгэл угаасаа нөгөө нэг 100 байдаг нарны хэмжээнээс өвлийн нарны хэмжээ чинь ингээд баг болоод ирэнгүүт чинь шууд л нөлөөлчихөж байгаа. За тэгээд одоо нөгөө нэг өвөл болоод хавар руу шилжих үед дахиад нөгөө цаг агаар гівэнт хувьсан өөрчлөгдөнгөт дахиад нөгөө нэг шинжлэхүүд гарч ирдэг. Дахиад гівэнтхэн заа одоо юу үлээ гэдэг юусэн ингээ нэг сон докторгоо дахиад баахан юмны талаар бодоол сэтгэл санаа докторгүйтэй л хэцүү болж ирдэг.
Тэгэхээр яг энэ үеүүдэд болохоор би өөрийгөө яг сэтгэл хөдлөлийн шинжлэхүүнүүдийг үзүүлээд байна гэдэг бол айгүй сайн анзаардаг. Гэхдээ энэ үед нь би ямар арга хэмжээнд яваад тэгэхээр аль болох олон удаа ууланд алхахыг хичээдэг. Ганцаараа чамайг уул руугаараа алхахдаг. Уул нь болохоор богдруулахаар алхацдаг. Нөгөө талаасаа болохоор айгүй их юм уншдаг. Одоо нөгөө нэг сэтгэл сонирн болоод эвгүй болоод байгаа үедээ яагаад ингэж байгаа юм бол гэдэг амар олон учир шалтгаануудыг ин хайх гэдэг айгүй юм уншиж цагаа өнгөрөөдөг. Тэнгүүд нөгөө уншиж байгаа үйл явцад маань сөрөг сэтгэлийн хөдөлгөөнүүд болон муухай бодлуудыг аль болох дарж шатаад байгаа юм л та. Тэгээд яг энэ талаасаа бол би янз бүрийн сэтгэл зүйчээс тусалцаа авах гэж бол оролдож байгаагүй. Гэхдээ над шиг миний арга замуудыг хэрэглээд бай гэж бол энийг хэлээгүй шүү те. Аль болох мэргэжлийн хүнээс нь аль эсвэл хүслэнгийн арга замыг хэрэглээрэй гэж бид хоёр ерөөсөө яриаггүй. Аль болох ийм шинж тэмдгүүд илэрх юм бол сэтгэл зүйчдээр очиж тусалцаа дэмжлэг авах шаардлагатай. Цаашаага илүү цаадлын тэр гүн учир шалтгаануудыг нь олж тэрийг нь барьж авч одоо эмчлэх гэж оролцсноороо тэр нэг асуудлыг одоо 100% хүртэл нь илүү одоо бараг 100% хүртэл нэмжлэх боломжтой болно. Тэгэхгүй ингээд зөвхөн наан харагдаж байгаа шинж тэмдгүүдээ гарч ирэнгүүт нь л дараад ах юм бол тэр чинь зүгээр ингээд 10% арин л яваад байгаа байхгүй тий 100% дарах хэрэгтэй. 10% дарчаал нөгөө 10% нь байж байгаа л буцаал гараад ирдэг. Тэгээл ингээ нэг байнгын өөрөөсөө цаг болон мөнгө төгрөг зарлагдсан тийм арга замуудыг хэрэгжүүлэл яваад байна гэсэн үг. Тийм учраас цаашаа гүнд байгаа шалтгааныг нь олж мэдхийн тулд заавал мэргэжлийн хүнээс тусалцаа аваарай гэдэг байгаа тий. Яг зөв. Нөгөө юутай байлах гээд байгаагаа мэдхгүйгээр зүгээр л ингээл нөгөө нэг дайсныхаа өнгөн хэлбэр дийг харж байгаа л за ингүүл дарчих юм байна гэж өнгөнд нь хууртаал арга хэмжээнүүдийг аваад идэг. Энэ нэргээл бидний нөгөө цаг, зав, мөнгө гэл бүхэл юмнуудад сөргөөр нөлөөлж идэг. Дахин давтагддаг. Эргээд энэ нь нөгөө нэг одоо амьдралд итгэлтэн ч гэсэндээ нөлөөлж идэг. За энэ асуудал бол надаас ингээд мөнхийн салахгүй уялдаатай байх юм байна гэд бүр ингээд бууж өгөөд найдлага тасрах хүртэл эрсдэл үүсгэн. Тийм учраас яагаад ер нь бол сэтгэл зүйн асуудал иймэрхүү асуудлууд тохиолдох юм бол эмчтэр очоорой, эсвэл сэтгэл зүйчдэр очоорой, мэрэгжлийн хүмүүс дээр нь очоорой гэд байдаг вэ гэхээр нэгдүгээр тийм бол та зүгээр л одоо нөгөө хүмүүсийн энгийн төсөөллөөр олвол сэтгэл зүйч гэхээр ингээл нэг хоёр хүн буу халж байгаа юм шиг л дундаа цай тавиал ингээл алив чи яасын тэгээ юу гэл ингээл илээл гаргадаг юм гэж ойлгоод байт юм шиг байна. За сэтгэл зүйчийн хийдэг үйл ажиллагаа гэдэг бол одоо 10-аас дээш жилийн яг практик туршлага за тэгээ тэрнээс өмнөх онлайн туршлага гэл маш удаан хугацааны энэ нөгөө нэг бэлтгэл ажил туршлагын үр дүн дээрээс хуримтлагддаг шинжлэх ухааны үндэстэй арга хэмжээнүүд байдаг. Ерөөсөө л таны зовлон сонсоод суугаад байдаг үйл явц бол ерөөсөө биш. Тийм учраас гэхдээ мэдээж хэрэг сэтгэл зүйчээ сонгохдоо судалгаануудыг бол хийх хэрэгтэй тий. Тийм учраас заавал мэрэгжлийн хүмүүс дээр очиж жоод яг нөгөө нэг суур асуудлын маань шалтгаан маань юу байгаад байгаа юм бэ гэдгээл барьж авах хэрэгтэй. Тэгжээч л яг нөгөө нэг утас ингэж хөрвүүлж байгаа юм шиг асуудлуудыг шийднэ үү гэхээс одоо юу гэдэг чинь бит хоёрын нэг подкастыг сонсоод зөвлөмжийг нь дагаал одоо юу гэдэг чинь ууланд алхвал зүгээр болчдөг гэж хэлээ, байгаль гарвал зүгээр болчдөг гэж хэлээ. Энэ бол мэдээч хэрэг эргээд нөгөө нэг шинж тэмдгүүдийг бууруулахад нөлөөлж байгаа. Бас хөнгөн хэлбэрийн төлөвлөлийн үед бол байж болох арга замууд гэхдээ нөгөө нэг анхдагч шалтгааныгаа хэдүүлээ заавал олж мэдэх хэрэгтэй. Түүнийгээ бас ялгах гэж хичээх хэрэгтэй шүү. Яг саяны анхдагч шалтгааныг олно гэдэг бол бүх асуудал дээр яригдах хэрэгтэй зүйл болно тийм. Яг тийм. Тийм учраас яг шалтгаан нь юу вэ гэдээ өөрсдөө сайн ухаад ирэл хаваал хийгээсэ гэж хүсэж байна. За тэгээ нөгөө сэтгэл судлаач дээр очичлоо гэж бодоход яг одоо сэтгэл судлаач дээр очингууд та хоёр юу хийх юм бэ гэдэг дээр зүгээр ингээд ерөнхий надлаас нь харсан ийм зүйлүүдийг хийх учраас очоорой гэж хэлэх зүйл байна. За энэ дээр болохоор магадгүй танд тухайн сэтгэл зүйч чинь гэхдээ сэтгэл зүйч нөгөө им бичих боломжгүй учраас сэтгцэн эмч байх юм бол хэрвээ таны очиж байгаа уулзж байгаа хүн чинь сэтгцэн эмч буюу танд им бичиж өгөх боломжтой эрэгтэй хүн байх юм бол танд антидепрессант буюу янз бүрийн эмчилгээнүүдийг бичиж өгөх боломжтой. Тэгэхээр та им ууж магадгүй гэсэн үг тийм. Зөвхөн нөгөө нэг психотерапи буюу сэтгэл зүйчтэйгээ ярилцаад яваад байх нь бол илүү хөнгөн түвшний сэтгэл хөдлөлийн үед авдаг арга хэмжээнүүд жаахан хүндхэн болоод ирэх юм бол хажууд нь заавал ийм хавсардаг. Тийм учраас ийм хүлээлттэйгээр ерөөдөө очих хэрэгтэй. За мөн бүр цаашлаад нэлээд хүнд болсон им болон
сэтгэл зүйчлэгчийн эмчийн тусалцаатайгаар дарагдахгүй байгаа одоо сэтгэл хөдлөлтийн хувьд бол дараагийн илүү үнэтэй, илүү одоо золиос шаардлагатай эмчилгээнүүд рүү ордог. За гэхдээ энэ нь бол одоо таныг очихоосоо айлгах зүйл битгий байгаасаа гэж айгүй хүсэж байна. Очичоод энийг мэдэх бол нэг эвгүй зүйл байж магадгүй. Зүгээр очихоосоо өмнө за ер нь бол ингэх юм байна да гэдэг хүлээлттэй очсноороо илүү нөгөө нэг нөхцөл байдал нь гараад ирэх юм бол арай илүү хөнгөн авах боломжтой байдаг учраас бид хоёр наар нь хэлж байгаа. Тийм учраас өөдөө ийм 3 шат байж болох нь байна. Эхлээд зүгээр сэтгэл зүйчтэйгээ уулзаад ярилцаа та. Онцлогоо хийлгээд гарч болох нь байна. Альсус цаашаага ийм хавсраад имчилгээ хийлгээд явж болох нь. 3 дугаарт одоо илүү гүнзгий түвшний арга хэмжээнүүдийг авахулж болох нь байна гэдэгтэй. За тэгээд ерөнхийдөө бол энэ удаагийнхаа дугаарыг хоёулаа дуусгах уу. Тэгэхгүй бол нэлийн удаа үргэлжилж байна. Бас айгүй ерөнхий том сэдвийг базаад жижиглээд айгүй хурдан темптэйгээр бид хоёрсаа яриад дууссан баг. Хэрвээ сонсоод жаахан хэцүү хитрхи их мэдээлэл байсан бол нэгээс дээш удаага бас сонсоод үзээсэй гэж хүсэж байна тийм. Тэгээд дараа нь бас нөгөө medium post хэлбэрээр оруулах юм бол унших боломжтой байгаа тийм. Бид нэрээ medium post medium нийтлэлүүд бэлддэг болсон байгаа тийм. Poдлог гэдэг medium дээр ороод үзэх юм бол байгаа. Бид нэр өөрсдөө бэлдсэн подкастынхаа дугаар болоо нэг товчлоод бичиглэл болгон оруулдаг болсон байгаа. Энэ бол нэг 4-5 минутын хугацаанд та уншихад манай подкаст ерөнхий агуулгуудыг гол чухал мэдээллүүдийг батцсан байгаа учраас хэрэгтэй мэдээллүүдийг олж авах боломжтой. За ямар ч байсан маш өргөн үрээний ойлголт тэгээд чадан ядан бэлдээ судлаад ярахад маш их сонирхолтой байлаа. Тэгээд яриаг үлдээсэн зүйлүүд ч гэсэндээ их байна. Гэхдээ хугацаанд баригдаад бас түнчлэн та бүхнийг залхаахгүй үднээс энэ хүрээд өндөрлөө. Тэгээд мэдээч хэрэг илүү дэлгэрэнгүй зүйлсийг мэдхийг хүсэх юм бол бас эргээд асуулт хэлбэрээр биднээс асууж болно. Байнгын мэйлэр болон одоо пэйжээр маань холбоотой байж болно шүү. Тэгээд асуухыг хүссэн санал сэтгэл юу байна? Бүгдийг нь нээлттэй хуваалцаад яваарай гэж хүсье. За тэр энэ удаагийнхаа дугаараар хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзцгаая. Баярлалаа. За баярлалаа. Их гоё юм дээ.